Хүүхдийн номын өргөө уншиг сурагчдынхаа амралтын үеэр үйлчилгээнд технологийн шинжилэл хийж байна. Хичээлийн шинжилээс өмнө номын сангийн програм хангамж, номын сангийн каталог хайлт, шүүлтийг захимжуулан супер номын сан болохоор зорин ажиллаж байна. Бид үүний тулд Монголын номын сангуудын консорциумтай хамтран хүүхдийн номын өргөөний үйлчилгээг автоматжуулах нь төслийг хэрэгжүүлж эхэллээ. Төсөл хэрэгжснээр манайх орчин үеийн техник технологиг үйлчилгээнд бүрэн нэвтрүүлсэн жинхэнэ супер номын сан болох юм аа. Чингэлтэй дөрвийн хүүхдийн ном өргөнөөс мэдчилж байна. Та хүүхдүүдийн зуны амралт эхлээд номын өргөөний үйлчлүүлэгч хүүхдүүд маань багасж байгаа хэдий ч бид хөтөлбөрийнхөө дагуу зохион байгуулагчтай ажиллаа хийгээд явж байна. Энэ ажлуудаас тавчхан дурдвал үлгэрийн ертөнцөөр аялцгаая болон явуулын номын сангийн үйлчлэгээ маань хүүхдүүдэд хүрч байна. За бид хамгийн сүүлд Чингэлтэй дөрвийн 5 дугаар хороонд байрлах асрамжийн газрын хүүхдүүдэд явуулын номын сангийнхаа үйлчлэгийг хүргэлээ. За үүнээс гадна бидний бас зохион байгуулж хамгийн гол ажлуудын нэг бол номын өргөөг автоматжуулах ажил байгаа. Энэ ажлыг Монголын номын сангуудын консорциум төрийн бас байгууллагатай хамтран хүүхдийн номын өргөөг автоматжуулах төслийг хэрэгжүүлж байгаамаа. Энэ төсөл хэрэгжснээр хүүхдүүд маань цахим уншигчийн үнэмлэх, за мөн цахим каталог, хайлтын систем, за мөн вебсайт, за цахим номын уншлагын ном унших боломж олцоогоор хангагдах юм аа. За мөн бидний бас нэг өмнөө тавьсан зорилго бол дүүргийнхаа хаслагдсан хороодод амьдарч байгаа хүүхдүүд болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдтэй чиглэсэн үйлчлэгээ байгаа. Энэ үйлчлэгийг нэвтрүүлэхийн тулд бид дуудлагын устай ажиллаж эхэлсэн. Энэ дуудлагын утас бол хүүхдүүд хаслагдсан хороод байгаа болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд энэ утсаар холбогдож номын сангийн үйлчлэгээ авах. Тийм ээ? Хүсэлтэд илэрхийлж мөн бид нар шаардлагатай бол гэрт нь очих хүссэн номыг нь авчирч гэрт нь очих зарим тохиолдолд номын өргөндөө авчирч номын сангийнхаа үйлчлэгийг нэвтрүүлэх үзүүлэх боломж олдтойтой болох юм аа. Энэ мэтчлэн бид зуны 3 сард бол амралтгүй ажиллана. Монголын номын сангуудын консорциум нь номын сангийн үйл ажиллагаанд техник, шин дэвшилтийн технологиг нэвтрүүлэх, мэдээллийн сангийн зуучлал хийх, номын санчдын мэдлэг боловсролыг дээшлүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ийм төрийн бас байгууллага юм аа. Бид энэ ажлынхаа хүрээнд номын сангийн автоматжуулалтын КОХА гэдэг ийм программыг Монголын номын сангуудад нэвтрүүлэх ажлыг 2008 оноос эхэлж хэрэгжүүлж эхэлсэн. За энэ ажлынхаа хүрээнд программын хэлийг монгол хэлэнд хөрвүүлэх, номын сангуудын үйлчилгээнд програм нэвтрүүлэх зэрэг олон ажлуудыг хийж хэрэгжүүлсэн байдаг. Тухайлбал бид хотын төв номын сангийн үйл ажиллагаанд номын сангийн автоматжуулалтын КОХА программыг нэвтрүүлсэн. Энэ программыг дэлхийн 190 гаруй орны номын сан үйл ажиллагаанд нэвтрүүлж явдаг. Тэгээ програм маань хөгжсөөр 322 гэдэг хувилбарыг бид өнөөдрийн үйл ажиллагаанд ашиглаж явуулдаг юм аа. Ажлын хүрээнд маань програм суулгах, програмын тохиргоо хийх, номын санчдыг сургах энэ ажлууд бол хэрэгжээд явнаа. За ингээд хүүхдүүд та бүхнийг хүүхдийн номын өргөө 9 сарын 1-нд супер үйлчлэгээр угт холноо.